Бид бүхэн ой мод, уул ус гэд байгальд аялж амарч зугаалах дуртай. Гэвч зэрлэг байгаль үзэсгэлэнтэй шиг мөн аюултай байж болдог. Гэхдээ өнөөдөр бид зэрлэг амьтдын ч юм уу эсвэл байгалийн хүчин зүйлсийн аюулын талаар ярихгүй. Харин ойд таарч болох илүү аимшигтай хоёр хөлтэй аратнуудын талаар нэгэн төвх ярих юм. Хэрвээ та энэ бичлэгийг манай сувгийг дагалгүйгээр үзэж байгаа бол subscribe товчийг дарж сувгаа дагахаа бити мартаарай. Ингээд бичлэгээ эхэлцгээе. Өнөөдрийн ярих түүх Хойд Америкийн алдарт Апалачи жимдэр болсон түүх үлээ. Апалачи жим нь 3500 орчим километр үргэлжлэдэг явган аяллаа уул толгод ой мод дундуур дайран өнгөрөх жим юм. Жим нь Мэн мужийн Катадын уулнаас эхэлж Жоржиа мужийн Спрингер гих ууланд хүрээд төгсдөг байна. Апалачи жим нь нийт Америк нэгдсэн улсын 50 мужаас 14 мужийн газар нутгаар дайран өнгөрдөг бөгөөд жилд 3 сая орчим аялагч жуулчид зорин очдог аялал жуулчлалын онцгой ач холбогдолтой маршрут юм. Өмнө хэлсэнчлэн жим нь маш урт ч гэсэн бидний одоо ярих түүх түүний тодорхой хэсэгт болсон ба Dismal Creek гих газарт өрнөх болно. 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Рики Уильямс гэх нэгэн 50 орчим настай эр Dismal Creek гих газарт нэгэн уулын жижиг нуурын иргдэр загасчилж байв. Рики өөрт нь аз дээрч загас барина гэж бодож байсан ч цаг гарan болоход нэгч загас бариагүй байлаа. Тэр бусад загасчдын адил загас барих үйл явцад дуртай нэгэн бөгөөд хэдэн цагаар ч хамаагүй уурга шидэд юу ч барихгүй байсан ч энэ нь тиймч ноцтой зүйл биш байдагч энэ өдөр нь бусдаасаа арай онцгой байсан юм. Учир нь Рики болон түүний нохой хоол ундгүй өлссөн байсанд загас барьж өнөөрөө хоолтой золгох байжээ. Тэд аялалд гараад хэдэн 7 хоног болж байгаа бөгөөд хоол хүнснийх нь нөөцч бараг дуусаж байсан гэв. Цаг явсаар байсан ч загас өмхөх шинж огт үгүй л байлаа. Гэнэт Рикигийн нохой ойроо харан архирч хуцаж эхэлсэнд яг л хэнийгэн ойртон ирж буй мэт байсан бөгөөд удалгүй Рики өөрөө ч яг ардаа модон дотор хэнийгний алхахыг сонссон байна. Өмнө дурдсанчлан Рики туранхаа 50 гаруй насны хүн байсанд гэнэт ойртон ирж буй урилгагүй зочноос имэж эхэлсэн юм. Хэн ч харсан Рики өөрийгөө хамгаалах нь битэл зүгтаач чадхааргүй харагддаг нэгэн байв. Апалачи жим нь харьцангуй тайван аюулгүй газарч гэсэн. Энд хэдэн цуутай аллагууд гарч байсан түүхтэй. Эдгээр гэмтэргүүдийн нэг нь буюу хамгийн алдартай нэгэн хэрэг. Яг одоо үйл явдал өрнөж байгаа Рикийг нь загасчилж буй газраас хэдэн зуун метрийн зайтай газарт болж байсан юм. Тус хэрэг 1981 онд буюу энэ түүх өрнөж буй өдрөөс 27 жилийн өмнө гарсан аллагын хэрэг. Тухайн үед Роберт Маунтфорд болон Лори Ремси гих хоёр аялагчид буйны үйлд хандив мөнгө цуглуулах зорилготой Апалачи жимээр аялж явжээ. Тэд аяллахын явцад бас нэгэн аялагчтай таарсан нь Рэндал Ли Смит гихч байсан бөгөөд Рэндал Смит тэдэнтэй хамт явж болох уу хэмээн гуйж дагаж явж байгаад шөнө болсон хойно хосуудыг гар буугаар буудаж хөнөрсөн юм. Рэндалыг цагдаа нар харьцангуй хурдан барьж авсан ч яг яагаад хосуудыг алсан нь ойлгомжгүй хэвээр үлдсэн байдаг. Алуурчин мөрлөгийн явцад ч тэр шүүх хурлын үдч тэр өөрийн аллахын гол сэтлээ огт тайлбарлаж чадаагүй байна. Энэ нь мэдээж шүүх хурлын явцад яаж ч нөлөөлөхгүй тул Рэндал зохих ял шийдэглээ авсан юм. Одоо ингээд өмнө ярьж байсан Рикигийн түүхтэй иргэн орцгоё. Загас барихаар оролдож буй Рики дээр 40 орчим насны эр модон дундаас гарч ирж хэсэг хугацаанд тэд бие биелүүгээ болгоомжилж эмээсэн харцаар харсан байна. Хэсэг ингэж зогссон тэдний энэ эвгүй байдлыг өнөөх гинэт гарч ирсэн эр эвдэн сайн уу юу вэ хэмээн мэдлсэнд уур амьсгал зөөлрөд ирэв. Рикид энэ үед модон дундаас гинэт гарч ирсэн эр аюулгүй мэт санагдаж тайвширсан байна. Тэр эр өөрийгөө Скот Джонстон хэмээн танилцуулж Шон гих найзтайгаа Рикигийн байгаа газараас холгүй майхнаа барьж отголсон, загас овоо барьсан гих зүйл ярив. Шон гих найз нь отгтой үлдсэн. Харин Скот буюу өнөө эр нэмж загасчлахаар бууж ирлээ гэсэн юм. Үүний дараа тэд уурга шидэнгээ хамт ярьж суусан бөгөөд Скот авч явсан идэх юмнасаа Рикитэй хуваалцаж өсөж байсан түнд азны юм болсон байна. Мөн идэх юмнаас гадна өөрийн өгөөшөөсөө хуваалцаж хамт уурга шидэж байгаад Скот отго руугаа буцаасаа өмнө Рикийг отгтой орж хамт загас шарж идэг их санал тавилаа. Өсөглөн байсан Рикид энэ тун сайхан санал байсанд шууд зөвшөөрсөн байна. Рики нохотойгоо хамт Скотыг дагаж явсан ч гэнэт Скотын уурга дэгээ модонд орооцолцсонд одоо отог тун ойрхон байгаад чигээрээ жаахан яваад таарна. Чи очиж бай би араас чин гүйцэд очино гэд Скот өөрөө уургаа салахаар зуралдаад үлдсэн юм. Рики Скотын хэлсэн ёсоор явсаар хэдхэн минутын дараа үнэхэр хоёр майхан босгосон отог дээр ирсэн байна. Түүнийг отогт нь очих үед маш том биетэй эр гал асах гэж сууж байв. Тэр эр 2 м орчим өндөр 100 гаруй килограмм орчим жинтэй лагс болоо эр байсан ба гэнэт гараад ирсэн Рикийг харан хийж буй зүйлсээ зогсон таг гөлөрч орхилоо.
Бүдүүн 90 царайд мөн төгссөн мэт байдал илэрч хэн гараад ирв гэж түгшин харж байсанд Рики сайн уу намайг Рики Уильямс гэдэг. Би сая найз Скоттой ч танилцж намайг отогтой өрсөн юм. Тэр өөрөө удахгүй ирнэ хэмээн хэлсэн юм. Энэ авраг эрэг Шон Фармер гэдэг бөгөөд Рикигийн хэлхийг сонсоод баг зэрэг тайвширсан мэт болсон байна. Тун удалгүй Скотт ч араас нь отогт ирж айх зүйл төдийлөө үгүй мэт Рикид санагдсан ч Шон гинтийн зочинд дургу байгаа мэт байснаас гадна жаахан эвгүй нөхөр шиг санагдаж эхэлсэн гэдэг. Энэ үеэр нь гадаа бүрэнхий болж ирсэн бөгөөд залуус том хутгаа гарган ирж загасаа цэвэрлэж эхлэв. Рики тэдний хутгнаас сүрдэн загас мөн цэвэрлэх үү гэсэн ч нөгөө хоёр нь өөрсдөө төвгүй цэвэрлэх гэсэн байна. Төд удалгүй залуус хутгаа далд хийж загасаа шарж эхэлсэнд Рики баг зэрэг тайвширсан юм. Рики өөрийнхөө Апалачи жимд ямар дуртайгаа ярьж, нохоотойгоо хамт хэд хоногоос хэдэн 7 хоногоорч энд ирдэг. Хотын дуу чимээ стрессээс хол байх нь таалагддаг гэх зүйл ярьжээ. Залуус түүнийг сонсож байсан ч төдийлөн хариулаагүй бөгөөд үг дуугүй шахам загсаас шарцгааж байлаа. Рики янз бүрийн зүйлс ярьж байх үед нь загсан ч болж тэд суун чимээгүй загсаа идэцгээсэн юм. Загсаа идэж дуусаад Рики ахин хэдэн сонирхолтой гэж утсан түүхээсээ яриад цаг 21 цаг болсонд залуус талархаад өөрийнхөө отгосон газар руугаа явах болсноо хэлв. Түүхийн энэ мөчөөс хамгийн сонирхолтой зүйлс эхлэх болно. Рики Шон болон Скоттын отгоос яваад 40 орчим минутын дараа дараах зүйлс болсон юм. Тэдний байсан газараас 10 орчим километр зайтай газарт нэгэн модон байшинд хоёр эмэгтэй оройн хоолоо идэд сууцгааж байсан ч гэнэт хэн нэгэн хаалгыг нь хүчтэй балахыг сонсож давхын цочсгоосон байна. Эмэгтэйчүүдийн амьдардаг газрын ойр хавьд хүн амьдардаггүй эзгүй ой байсанд тэд ихээр айхан ч аргагүй биз. Хин яах гэж ирснийг нь мэдээгүй хэрнээ тэдний нэг нь шууд уцаа шүүрэн авч 911 дугаарт залгав. Харин нөгөө эмэгтэйн цонхоор харсан ч хэнийг ч олж хараагүйч хаалгыг нь хэн нэгэн нүцсээр байлаа. Хэдий айж байсан ч эмэгтэй хаалгаа нээх үед нь толгоогоос хөл хүртлээ цуснд будагдсан нэгэн ир аврал ирэн зогсож байхан тэр. Өнөөхөр намайг авраач хэмээн гуух бөгөөд Dismal Creek хавийн нуур гэж та бидний өмнө ярьж байсан газрын талаар зогсоо зайгүй хэлж байв. Үүний дараа эрэгтэй газарт унан ухаан алдсанд эмэгтэйчүүд сандран юу хийхээ мэдэхгүй эрэгтэн шархан дээр даавуугаар чанга дарж цусыг нь тогтоохоор оролдож байлаа. Дараагаар нь тэд гэрийнх нь гадаа асаалтаа зогсох машиныг харсан нь өнөөх цус алдаж бүр унаж ирсэн нь тодорхой байсан юм. Төд удалгүй цагдаа болон түргэн тусламжийнхан ирж шархацсан эрэг түргэнийхэн хот руу яаралтай авч явсан бол эмэгтэйчүүдээс Dismal Creek-ийн нуур гэж эрэгтэн хэлж байсныг нь мэдээд цагдаа нар тийшээ явахар болсон байна. Цагдаа нарыг зорьсон газартаа очиж амжаагүй байхад нь өөдөөс нь өөр нэгэн машин гарч ирсэнд цагдаа нар түүнийг зогс хэмээн чанга яригчаар хэлсэн ч өнөөх машин улам хурдаа нэмж өөр зам руу эргээд төд удалгүй мод мөргөн зогссон юм. Цагдаа нар машин дээр очиход нэгэн эрэгтэй байсан ба машинаараа мод хүчтэй мөргсөн хэрнээ ухаангүйч амьд мэд байхан тэр. Тэд мөн түргэн тусламж дуудаж эрэгтэйг өгч явуулсан байна. Энэ бүх болсон зүйлс цагдаа нарт тун хачирхалтай санагдаж байв. Эхлээд цуснд будагдсан шархтай ир гарч ирсэн бол дараа нь энэ ойлгомжгүй осол боллоо. Эдгээр хоёр үйл явдал хоорондоо хэрхэн холбогдож байгаа болон энэ хоёр хүн хэн гэдэг нь тодорхойгүй байсан юм. Цагдаа нар үргэлжлүүлэн яваад Dismal Creek-ийн нуур хавьд ирж хүний уул мөрийг хайж байгаад нэгэн отогт ирлээ. Отогт хинч байгаагүй ба цагдаа нар майхан болон ойр орчмоор нь үзэж байгаад энэ отгийг барьсан хүн ямартач аюултай с жижиг бүхий итгэхэд мөн гэж үтсэн байна. Цагдаа нар майхан руу шагаахад 30 гаруй хотгоны цуглуулга, цагдаагийн богино долгионы хүлээн авахч буюу ойр орчмын цагдаагийн станцуудын яриаг сонсох хэрэгслээс гадна эмэгтэй хүмүүсийн дотор хувцсууд байлаа. Эдгээр дунд бас нэгэн сонирхол татсан зүйл олдсон нь Апалачи жимийн газрын зураг байх бөгөөд яг юуг тэмдэглэсэн тодорхойгүй улаанаар энэ тэнд газар тэмдэглэсэн байв. Бас нэг эвгүй зүйл олдсон нь кассетны тоглуулагч байсан. Дотор нь байх хуурцаг дээр нь нэгэн эрэгтэн муухай ойрлох эсвэл майн тарин шиг зүйл уншиж байгаа хачирхалтай бичлэг байсан ба энэ нь яг л сатанистуудын гаж зан үйлийг санагдуулж байсан гэжээ. Аимшигтай аудио бичлэгээс гадна сонирхол татах өөр нэгэн зүйл байсан нь нэгэн эрэгтэн бичиг баримт байв. Тэр л хүний бичиг баримт Рики Скотт болон Шоны отгийг орхисноос эхлээд цагдаа нарын нүдэн дээр болсон ойлгомжгүй осол хүртэл бүх зүйлс хариулт өгсөн юм. Тэгэхээр тэр орой яг юу болж энэ ойлгомжгүй үйл явдлууд хоорондоо хэрхэн холбогдож байгаа талаар хамтдаа ярилццгаая. Рики залуустаа загсаа идэж дуусаад Скотт болон Шоны отгийг орхиж өөрийн отог руугаа унтахаар явсныг санаж байгаа. Гэвч тэр хэдхэн минутын дараа Скотт болон Шоны отог дээр иргэн ирсэн юм. Рики чимээгүй гитэн ирж Шоныг араас нь толгойд нь эхэлж буудаад дараа нь Скоттын хоолой тус газарт бууджээ.
Хэдийгээр буудуулсан ч цочирдсан залуус гүүн зугтах гэж оролдож, Скотт ойроо гүйсэн бол Рики Шоны цээжинд нь ахин буудаад гэрч Скоттын араас хөөв. Толгойдоо болон цээжиндээ хоёрч буудуулсан Шон газар дунсан ч цусан дах адреналиныхаа үйлчлэлээр гинэт босож машиндаа суулаа. Машиндаа суугаад тэр өөрлөө нь бууж хилүүлэн зогсох Рикийг харсан бөгөөд өнөөхөн ч 3 дахь түнлүү буутахаар гохоод арсан ч Шоны аз дээрч энэ удаад Рикигийн суман дууссан байв. Рикийг бууга цэнэглэх гэж байх хооронд Шон машинаа асааж хөдлөн зугтааж амжлаа. Шон замаар давхих үедээ зугтааж буй Скоттыг харж машиндаа суулгаад хөдлөв. Тэд өмнө дурддагддаг эмэгтэйчүүдийн гэрийн гадаа эртлээ давхиж, гэрийнхэн гадаа ирээд Скотт гүн гарч хаалгыг нь балбан тусламж хүссэн бол Шон энэ үед нь аль хэдийн босож явах ч тэнхэлгүй машиндаа хэвтэж байсан болж таарлаа. Скоттыг түргэний машинд өгөөд явуулсны дараа цагдаа нар Шоныг машинд нь олж ахин өөр машинаар араас нь явуулсан байна. Цагдаа нар харин отгийн зүгт явж байгаа замдаа тааралддаг өнөөх машинтай хүн мэдэж Рики Уильямс байсан болж таарав. Тэр өнөө хоёрыг алхаар араас нь хөөж яваад цагдаагийн машин харж зугтаах гэж байгаад осолтод ухаангүй өөр нэгэн түргэний машинд суугаад өнөө хоёрынхаа араас эмнэлэг рүү явсан юм. Гэвч энэ түүхэнд бас нэгэн хачиртай зүйл байгаа нь Рики Уильямс бол түүний жинхэнэ нэр биш бөгөөд тэр энэ нэрээр зөвхөн хүмүүстэй танилцдаг. Түүний жинхэнэ нэр цагдаа нарын нөгөө майхан дотроос олсон бичиг баримт дээр байх нэр болох Рэндалл Ли Смит гэх нэр байв. Тэгэхээр бичлэгийн ихэнд дурддагддаг 1981 онд яг энэ газраас холгүй газарт хоёр жуулчныг хөнөөж шоронд орсон Рэндалл Ли Смит нь 27 жилийн дараа буюу 2008 онд энэ газартаа Рики Уильямс гэх нэрээр ахин хоёр аялагчийг алах оролдлого хийсэн нь энэ юм. Хэрхэн хоёрч хүнийг алсан алуурчин энд гарч ирээд ахин хүн алах гэж явж байж болох вэ гэх асуулт гарч ирж байгаа. 1981 онд тэр 30 жилийн хорих ял авсан нь 2008 онд тэр энд ахин хүмүүс алах гээд явж байх үнэлэхгүй мэт болгож байгаач тэр үлгэр жишээ хоригдл байсан гэд хугацаанаас өмнө суллагдсан болох нь тэр хоёрч хүн алж 30 жилийн хорих ял авснаас 15 жил хоригдоод 1996 онд суллагдаж Апалачи жимээс холгүй байх гэртээ ирж ээжтэйгээ амьдарч байв. Рэндалл хаяа ямар нэгэн цагийн ажил гэх мэт ажил олж хийдэг байснаас ихэвчлэн нийгмийн халамжаар амь зогоодог байсан юм. 2000 онд түүний ээж нас барж Рэндалл цор ганцаараа үлдэж тэр цагаас хойш тэнмэл бадарчилсан амьдралаар амьдрах болжээ. Хөршүүд нь ганц бие эрийг өрөвдөж холбоо тогтоох хоол унд санал болгодог байсан ч тэр хүмүүстэй харьцдаггүй дээр үе олон хоногоор уул руу Апалачи жим рүү алга болдог байв. 2008 онд түүний эд хөрөнгө мөнгө бүр мөсөн дуусаж хоосрох үед тэр загасны хэрэгсэл болон нохоогоо ойр зургийн эд зүйлүүдтэй авч нэг мөсөн гэрээсээ явсан юм. Рэндалл гэрээсээ явснаас хойш 6-7 хоногийн дараа хөршүүд нь түүнийг алга болсныг мэдэж цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар ийм түүх намтартай нэгэн гинэт алга болсонд санаа зовнож түүнийг хайж эрэл сурал болж зураг тууцыг нь нааж эхлээд байхад нь өнөөдрийн ярьсан энэ хэрэг болжээ. Тэд ийхүү эзгүй майхан дээрж Рэндаллийн бичиг баримтыг хараад шууд л эрен хайж байгаа хүн гэж таньсан нь ийм учиртай юм. Үүнээс цааш юу болсныг бид бүгд мэдэж байгаа. Рэндалл Смит ойд тэнэвчилж яваад загас барьж чадахгүй өлсөд байж байхад нь Скотт таарч өвгнийг өрөвдөд отогтой урьж загасаар дайлсан ч өнөөх нь тодорхой бус шалтгаанаар иргэн ирж Скоттыг найзтай нь буудсан нь. Хоёр аль аль нь буудулсан. Нэг нь бүр толгойдоо ч буудулсан ч хоёулаа амьд гарцгааж цаашдаа ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй идэвхцгээсэн юм. Рэндаллыг цагдаа нар сайн шалгаж байцаалтч төдийлөн авч чадаагүй ба тэр эмнэлгээс гараад 2 хоногийн дараа мөрдөн байцаалтанд шалгагдаж саатуулагдаж байхдаа шоронд зүрхний асуудлаас болж өгсөн байна. Ийм ч учраас тэр 1981 онд ч тэр яах гэж хүмүүс алснаа тайлбарлаж чадаагүйтэйгээ ижил мөн л яах гэж өөрийг нь өрөвдөж загасаар дайлсан залуус руу бууцнааш тайлбарлаагүй. Цагдаа нар ч мөн сэдлийг нь тогтоож чадаагүй юм. Түүний майхнаас олдсон эмэгтэй хүмүүсийн хувцас эд хэрэгсэл өнөөх газрын зураг дээрх ойлгомжгүй тэмдэглэсэн газрууд гээд Рэндаллийн хохирогчд бүр олон байх гэж үзэн шалгалт хийсэн ч юу ч болж чадаагүй байна. Эдгээр дотор хувцснуудын эздүүд нь олдоогүй нэр газрын зураг тэмдэглэсэн газруудад ч шалгалт хийгээд тухайн газруудаас нь ямар нэгэн с ิจ гтэй зүйл огт олоогүй гэжээ. Тэгэхээр Рэндалл Ли Смит албан ёсоор бол 2 хүн алж 2 хүнийг алхахаар завдсан гэсэн ч олон ч хүмүүс түүний гим нүглүүд үүгээр зогсохгүй олон байгаа гэж итгэдэгч яг бодит үнэнг бид хизээч мэдэж чадахгүй үздэй. Энэ хүрээд өнөөдрийн гимт хэрэгтэй бичлэг маань төгсөж байна. Та бүхэн өөрсдийн санал сэтгэлдлийг комент хэсэгт заавал бичээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулздаг болно. Баяртай.